Харвардын их сургуулийн оюутнуудад өгдөг 15 дүрм. Дэлхийн алдарт Харвардын их сургуулийн оюутнуудад өгдөг 15 дүрмийг та бүхэнд хүргэж байна. Мэдлэг боловсролыг чухалчилдаг мэдээллийн иргэн үед та бүхэн дараах дүрмийг уншаад үзэхэд илүүдэхгүй болов уу? Хэрэв чи одоо унтах юм бол мэдээж мөрөөдлийн амьдралыг зүйдлэнэ. Харин унтахынхаа оронд хичээлээ сонгол мөрөөдлөө биелүүлэх боломж бий. Хоёр, чи ямар нэг зүйлийг хийхэд хэтэрхий оройтсон гэж бодож байвал үнэн хэрэгтээ бүх зүйл дөнгөж эхэлж байна гэсэн үг ээ. 3. Юм сурах зовлон бол хэсэгхэн хугацааных, харин юм мэдэхгүй зовлон бол мөнхөд үргэлжилдэг. 4. Сурах гэдэг бол цаг хугацаа бус хичээл зүтгэл юм аа. 5. Амьдрал гэдэг бол зөвхөн сурах биш юм. Хэрэв чи амьдралын энэ үеийг л давж чадахгүй байгаа юм бол чи ер нь юу чадах юм бэ? 6. Шаргуу хичээл зүтгэл хүчин чармайлт хоёроос сэтгэл ханамж авч болдог юм аа. 7. Бүх зүйлийг төрүүлж шаргуу хийдэг хүмүүс л жинхэнэ амжилтын амтыг мэдэрдэг. 8. Хүн болгонд бүх зүйлийг амжуулах авьяас байдаггүй. Гэхдээ өөрийгөө цаг өрүүлж хөгжүүлж шийдвэр гаргаж чаддаг хүн л амжилтанд хүрдэг. 9. Цаг бол алт. Тэр харвсан сүм шиг өнгөрдөг. 10. Өнөөдөр нусаа татаж байгаа байдал чинь маргааш нулимс болох вэ? 11. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс бол реалистууд юм аа. 2. Чиний цалин боловсролын түвшингөөс чинь шууд хамаардаг. 13. Өнөөдөр ахиж давтагдахгүй. 14. Чиний дайснууд одоо шуналтай гэх чинь ном эргүүлж байгаа гэд боддоо. 15. Хөлсөө урсахгүйгээр мөнгө олохгүй. 16. Баярлалаа.